Энэ сэдвээр өнөөдөр ярих цаг нь биш байх. Гэхдээ одоо нэгэнт энэ өөрт чинь бол завшаан гэж бодоод ингээд асууж ийн өнөөдөр намын их хуралтай холбоотой асуудлуудаар ярьж байгаа л да. Нэг зүйлийг л хэлье. Би бол 30 жилийн өмнө одоо Монголын хамгийн том компаниудын нэгийг анх үүсгэн байгуулсан энэ бизнесмен ийм хүн байгаа юм. Нэг үгээр хэлэх юм бол төрд орохдоо өөрийгөө засчаад өрхөө засаад одоо бизнесээ хөгжүүлээд орсон ийм одоо улс төрч хүн л дээ. Нэг үгээр хэлэх юм бол төрөөс төрсөн тэр бомтон бишээ гэж монголчууд одоо ярьдаг шүү дээ. Юугаар тийм одоо зүйл байгаа. Тэгэхээр бизнесийн харилцааны зүйлийг бизнесийн удирдлага компани үйл ажиллагааг ингэж хольж одоо гаргаж байгаа зүйл нь нэг талаасаа бол одоо зөрчилтэй буюу бизнесийн үйл ажиллагааг улс төртөө хутгаж байгаа зүйл гарч ийна гэж ингэж ойлгож байгаа юм. Тэгэхээр улс төрч Батболдын хувьд бол ийм үйл ажиллагаа байхгүй. Бизнес компанийн хувьд олон жилийн өмнө байсан одоо энэ зүйлийг тэнд гаргаж дурдсан байна гэж хэлдэг. Олон жилийн өмнө одоо нэг офшор бүсэд байсан гэдэг. Гадаадд бүртгэлтэй компани одоо гэсэн агуулгаар тий. Томоохон компаниуд одоо салбар үйл ажиллагаа явуулдаг ийм одоо бүтц зохион байгуулалтууд одоо ч явж ил байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь бол гаргасан зүйл байгаа гэж хэлдэг. Тэр бол нууц юм уу биш ил тод байгаа тийм зүйл учраас энэ гарч ирэл явж байгаа зүйл. Хууль зөрчсөн ийм асуудал байхгүй шүү дээ.